За өнөөдөр Малчин телевизээ нэвтрүүлэг болох Гөрөөчин цуврал нэвтрүүлэгт та хоёрыг урьж оролцуулаад одоо өөртөөхөө одоо ангийн ан хийгээд явж явах үедээ одоо тохиолдож байсан хүнд хэцүү мэрх инээдэмтэй тийм ээ дахин дурсагдахаар янз бүрийн бас үзэгчтэй сургамжуулах ийм нэвтрүүлгийг Малчин телевизээс зохион байгуулж байгаа юм. За ингээд бүгдээ манай үзэгчид бүгд таних бах Ундралбат Монгол Улсын гавьяат дасгалжуулагч. Одоо та нар бүгдээ мэднэ. Гүндэгмаа гэвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гүндэгмаа гэдэг мэрэгэн бууж бүсгүйн тухай санах юм бол хамгийн түрүүнд дасгалжуулагч Ундралбат гэдэг хүн ойн тойд чинь орж ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр надаар хэлүүлдэггүй Ундралбатыг бүгдээрээ мэдэх байх. За мөн Монгол Улсын холын зайн буудлын 600, 800 мянган метрт бууддаг ийм одоо холын зайн буудлага байдаг юм байна. Энэний олон удаагийн авраг мөнх Эрдэнэ гэж залуу миний хайж сууж байна. За ингээд гурлаа одоо өөрсдийнхөө тохиолдсон явдлуудыг ярилцсан да. Тэгээд зүгээр хоорондоо ярилцъя тийм ээ. Тэгээд хамгийн түрүүнд одоо бууг хувь хүн эзэмших гэдэг. За тэгээд буудлага гэдэг юм уу, цаашдаа аюулгүй байдалч гэдэг юм уу, энэ тал дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Одоо за цэргийн хүн бол өөр хэрэг тийм ээ. Зөвхөн энгийн улсууд өөрсдөө буу эзэмшээд байж их үедээ одоо ер нь шаардлага аюулгүй байдлыг хангах юун дээр одоо ганцхан өөрөө ч биш гэр бүлдэгч гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн асуудлууд гардаг шүү дээ. Тийм болохоор зэрэг бууны асуудал дээр хэдүүлээ нэг жахан ярилцгаа. Хамгийн түрүүнд ерөөсөө бууны гарын аюулгүй байдал, гар бууч вэ, урт ууч вэ, хагас автоматгүй одоо энэ дээр галын аюулгүй байдал. Тэрний дараа ам бодох тухай ярина шүү дээ. Баярлалаа. За тэр машин дотор галцвшиг авч явах асуудал одоо найзуудтай машин дотор доотлон 3-4 үе явдаг тийм. Тэгээд бүгд буутай. Тэгэл бэлэн байдалтай энэ сугандаа авчулсан гэж явж идэг. Ерөөсөө хоолойнд бол сум байх ямар шаардлага байхгүй машин дотор хамгийн аюултай. Ялангуяа одоо хагас автомат буунуудыг хоолойнд нь сумын нээчээ дээш нь төгжчихдэг тийм аюулгүйгээд. Тэр чинь хамгийн авсалтай юм байна. Би удаа гэж боддог. Одоо машин дээр буудах гэдэг тийм. Шууд доош нь болоод буучих гэдэг. Ерсэн зүгээр замгаа татаал буудах асуудал дээр тэн дээр нэг хурдны ялгааны гарахгүй л дамтан дээр. Тийм болохоор тэр чинь дотроо яваа нөгөө багийнхандаа айгүй том эрсдэл аваад явж идэг. Яг зүгээр одоо энэ бууны магазинд сум байж болно доор нь тий. Тэрийгээ дээгүүр нь ингээд хоолонд ямар ч тохиолдолд сум байхгүй машин дотор тийм л. Тий чи буугаа үзэгтэй боддгийг. За сүртэй будаад сүүлийн бооночтой юм сүртэй л болоод байна. сайхан буу байна. Үнэхээр энэ ямар сум байх вэ? Энэ одоо буун болохоор Финляндийн Тика гэдэг. Тика Т3. Одоо Монголд бол яг эрчимтэй гоё хөгжиж орж ирж байгаа 6.5 Гридмор гэсэн сумаар бууддаг. Тийм буу. Гридмор гэдэг одоо тэр сумч болохоос одоо дандаа лонг рейнжийн буюу 600, 800, 1000, 1500 гэдэг бууддаг. Одоо шалгарсан сум л да. Энэ ер нь яг ашигтай туслал хийдэг. Ашигтай тусгал одоо бууны хувьд гэхээр ч одоо ашигтай тусгал гэж ярихаар яг зүгээр одоо бүх том калибрийн сумнууд миний хувьд гэлтгүүрээс нөгөөдөөс цаанаасаа 300 м л гэж явдаг юм шиг байл. Тэгээд яг 300 м-т одоо 6-аас 6.5 одоо 7 мм гээл тэгээд 30 калибр явж. Тэдний уналт ерөнхийдөө нэг 15-аас нэг 20 см-ийн уналттай. Тэгэхээр ерөнхийдөө 300 м-т байгаа нэг амтнаас нэг даалгавраад утгад доошоо орно гэсэн гарахгүй гэсэн тийм. Тэгээд тэрнээс цаашаа бол тий сантиметр. Тэрнээс цаашаа бол ерөнхийдөө тэгээд нөгөө дэлхийн татах хүч
хүчний үйлчлэлээр сум чинь огцон унаад ирдэг. Тий гадаад баллистик гэсэн үг л дээ. Тийм болохоор яг хөө зүгээр 300 м дотор бол хангалттай ямар ч том калибраар буудана. Тэгээ цаашаа бол одоо 800 1000 руу буутахад бол яг нөгөө сумны сонголтоо зөв ийгээд одоо буун дээр тавих дурангаа яаж сонгох уу гэж хагаад тэгээ тэр бүгдийг гоё зохицуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө хол буудах тийм юугаа өөрөө л олж авна л да практиктэй. Тэгэхээр энэ сум болохоор одоо яг гоё орж ирээд одоо яг спорт буудлах сонирхогчд одоо бид нар ингээд яг сонирхоод эхэлж байгаа юм калибрийн сум байгаа. Тэгээд энэгээр болохоор 1500 хүртэл одоо бид нар хоорондоо тэмцээн авралдаа игээд ингээд явж идэг. Яг амтан буудах хувьд ч гэсэн боломж. Гоё байна. Гой бөөн тий. Ялангуяа дурангийн суурь бол айгүй бат бөх найдвартай тийм гоё харагдаж байгаа ч. Тий. Ерөнхийдөө би боддгийн дуран бол их дор суух тусмаа сайн биз. Тий. Өндөр ингээд их өндөр одоо зарим кинонууд төр мэрэгэн буучин төр гэдэг нэг кинонууд төр нэг өндөр суурин төр ингэсэн харцсан байж байгаа шүү дээ. Тий. Тэрийг ингээ харахаар зэрэг над бол тийм оноо бол нэг тийм нарийн биш байх гэж бодогдоод байдаг. Ер нь бол тэгээд одоо тэмцээн уралдаан болох ч гэсэн одоо ийм дурантай буугаар орох юм уу, дурангүй буугаар орох юм хүмүүс асуудаг. А зарим нэг нь дурантай буудж байгаа дурангүй буудсан дээр дурантай буудвал бараг хинчгэл оноо штэ гэсэн тийм ойлгох сэтгэхүйтэй болсон байдаг. Дурангийн хувьд давуу талууд маш их байдаг. Ягаад тэгэхээр за ан дээр яхад одоо 200 м ихтэл 300 м-т амтнаа ядаж чадахгүй шүү дээ. Оваагаа буутахад. За тэр хээлтэй амтан байна уу, ивэртэй амтан байна уу, өргөө амтан байна уу тий. Амтнаа ядах чадвар. За энэ дурангаар тэр амтнаа зүгээр татаж авчираад тэгээд за энэ 93 байна. За энэ бараг тэгж алгаад тэгээ буудах боломжтой. Тэгээ хоёрдугаарт эн чинь юу байгаа? Амтныг бас ерөнхийдөө зовохгүй хаана буудах вэ тий? Амтныг зовоохгүйгээр тий хөл амраах. Гэхдээ нөгөө амраах дотроо яаж амраах вэ гэдэг бас хүмүүст байдаг тий. Дээр үе амт ч гэсэн амтныг зовоохгүй хөлийн амраачих хэрэгтэй гэдэг ингээд ярьцгаадаг. Тэрэн шиг давуу тал байдаг. За тэгээд ингээд дуран тавиа дуран дээрээ хүн ажил сурах гэж бас нэлээд юм болдог. Яг энэ тавьчин хэлэхэд энэ дурангийн 3 юм төрөт байдаг. За даалгавар холын зам бодлого тактикал дуран дээр ерөнхийдөө нэг одоо төрөт гэдэг юм л 3 юм төрөт. Тэгээд за энэ дээр байгаа нь ерөөсөө нөгөө хол буудах цайгаа тохируулна гэсэн үг. Дээшээ доошоогоо тохируулна. Амархан ингээд төгжөөтэй мөтлөд засуу. Тий. Тэгээд энэ болохоор ажуудлах нь одоо салхи гэж байгаа. Ажуудлаас хөндлөн салхи орж ирвэл одоо салхиадсан гэсэн үг. За энэ нь болохоор дурангийн сэтг асаадаг гэрлийн коноп байгаа. Тэгээд энэ парлакс гэж дуран дээр. Данчуунд бас нэг гол чухал юм байдаг. Түүнээс нэг масуух гэдэг юм да. Нэг энэ хавдаг. Одоо нэг цай давсны одоо ингээд сайхан. Энийг та нэг сайхан одоо сайхан гоё нэг хайдварлаач. Энэ ихтэй ингээд хээр явхад ингээд уг нь монголчууд бол юутай юугаар савхмах юм уу эсвэл одоо ээлэг мэлгээр юу хийдэг гэсэн цай давсны одоо юу юм уу уут юм л да. Бид нар чи хавдаг гэж нэрлэдэг байлаа тий. Тэгээд энд одоо ухаандаа энэ давс маань байна. Гаднаасаа чийг орохгүй байвал их сайн материалаар хийх юм бол хамгийн юутай. Тэгээд одоо давс маань энэ одоо бирзент үү? Тий, бирзент. Энийг би 86 онд өөрөө хийсэн юм аа. 86 онд. Наадах чинь энийг хийчихээ тайд давсаа авч яваад сахгүй гэдэг. Тий, уг нь бол ингэдэг байсан. Ингэж хийсэн байхгүй. Ингэж энийг ингэ чангалдаг. Тэгсэн чинь энэ бас сулраад асгараад юу яхаар зэрэг наадахтаа нэг манай нэг багш цэдэ ишгүй
одоо чоны сэдв шиг тэргээд андахгүй дөө хүмүүс. Кинонууд нь чон дандаа тоглож байдаг тийм байсан. Гэсэн наадахтаа нэг хавчаар ийж болохгүй байх уу чи гэж байгаа. Тэгээд хээр очиж энэ хавчаарыг хийсэн. Тэр чигээр 86 оноос хойш шовт явж байгаа. Одоо шинэ гац зэвсгийн хөдөлгчийн болохоос зөвхөн замагтай буугаар ан хийх тухай. Одоо зөвшөөрчээд гаднаас ч гэсэн одоо хагас хотын туугаас хориглолчлоо шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг нөгөө загсан дээр бол бас ингэж ярьдаг шүү дээ. Сэртэнтэйдэг зэрдэнгүүдийгээ гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан дандаа замагтай буугаар буудаж чадвал чадахгүй бол коос авцар гэдэг тийм яваад байгаа. Залуу анчид гэдэг ингээд заавал залуу анчид гэж тэднийг тодорхойлоод яг нь ер нь ан хийж байгаа улсууд бас нэг хулгайн журмаач гэдэг юм уу зүй ус шугамар ан хийж байгаа. Өөрөөр хэлбэл шөнө гэрэлтүүлдэг. Энд чинь хориотой шүү дээ шөнө гэрэлтүүлэх. За өдөр байлаа гэхэд одоо дурнтаж байгаа хөөж буудах машинаар. Тэ. Одоо миний үед бол ухаандаа за төмөр миний багшдагдаг байсан. За төмөр батраа. Чи чон бол чоноол хөө. Гахай бол гахаагаал хөө. Анчин хүн бол нэг л юм хөөх ёстой. За чамайг өөр амтан буудсан байх юм бол хоёр нүдийг чинь ухаад алган дээр чинь тавьчих шүү гэж бүгд загнадаг байсан. Тэгэл одоохондоо ингээл отгаа аваад ингээл цайгаа шанаал ингуудаа цааныхаа дэжийг ингэж өргөөл. За баян хангай мэнэ өөх тостогоос нүнчин өрөөс нүсэн аюу хогшин хөөгөөс нь юу илээд ингээд тэгээд баян хангай мэн бидэндээ юу гараа ашиг хайрлаарай ашиг хайрлаарай гэл тэгээд өргөөл. Тэгээд бас болоогүй тэр чинь их юутай ойдэ бутага баях гэдэг өргөө. Энд буучих юм бол хажууд нь очиад тамхитаад нэг хэсэг суун хоорондоо яриад тэгээд эсвэл ингээд зарим хүмүүс нь болохоор зэрэг ингээд тойруулаад зурчдаг юм байна. Зойрол зураад одоо нэ сүүлд хамгийн сүүлд нь юм цэндэшгал үлдэж байгаа өнгөрсөнтэй залвал тэгээд цэндэшгаа ярьдгийг одоо нэ залууч одоо алсан ам дээрээ суугаад л тэгээд зураг авахулна гэж нэг их ноолох юм даа гэж хуучин чин тэр амтнаад алчаад баян хангаа маань хишгээ өртөөлээ гэ тэр хүн тэр алсан амтнаа хүндэтгээд тий тэгээ ёс усын гүйцэтгээд бүх ёсын гүйцэтгэжгээд хамгийн гол нь тэгээд тэр алсан буудсан амтнаа янзлж чадахгүй гэж ямар юмны анчин байх вэ? Яг ёстой хамгийн чухал шүү. Тэ хамгийн чухал юм нь тэрийг яг сайхан юугаад бүх юмыг одоо янзлаад одоо ресурсын сайхан өвчөөд яс үсээр нь юугаа ялгаад ингээ сайхан тэнцвүүхэн ингээд нэрхэд тийм имийг одоо мэддэггүй анчин их болжээ гэж яриад байдаг байсан. Тийм байна. Тэгээд амтнаа буудалчаад за буудсан эзэн өөрөө янзлав би янзлж чадахгүй шүү дээ. Тэгээд сууж. Тэгээд нөгөө нөгөө өдөө очсон нутгийнхэн ч юм уу янзлдаг. Одоо энэ хотоос очиж байгаа хинхэн тийм. Ядч л нөгөө амтнаа гоё янзлаад цэвэрхэн. Төмөр хараа сая бид бас нэг тийм нөгөө зүг зөгчтэй ангийн талаар яаж байгаа юм бол талын зайс нэг хоёр тарга авдаг байхгүй. Тэгсэн чинь одоо маа нэг найз залуу байна. Бас гөрөнд зөөд тэгсэн тэр маань өөрийгөө бас нэг тарга өвчдөг гэдэг. Одоо өөрийгөө бодцсон. Тэгээ бид нар бүгдээрээ би нөгөө гөрөнд бас өөрийгөө ондог гэд бодцсон байгаа шүү дээ. Тэгээд манай мөнгөтэй хамт мөрийцлаа. За. За хоёлаа тавьж байгаа яах юм. Хайрцаг сум дээрээс нь яг тэр өөрөө чинь бууны сум дээрээс нь 100 мянган цаас тавиад хоёлаа мөрийцээ тарга өвчийг хоёр тарга өвч юм чи. Тэгээд би ч яг нөгөө багшийнхаа ажлыг хийгээд цаг авахгүй. Нөгөө залуучаас хордоо өвч гинэ. Манай чинь нэг бас нэг тонгологтой нэг заазуур ирсэн. Нөгөө чинь хоёр утга бэлдээд хэлж байгаа. Анхаар эхэлгээл эхлээдээс нөгөө залуу 13 минутанд өвчлөө. Мундаг ингээл тэгээд манай мөнгөд чинь 11 минутанд өвчөө дууссан. Тий. Улсын нөгөө тэргүүний мундаг өвчтөнгүү чинь 6 минутанд гаргалаа гэж яддаг штэ. Тий. Тэгээд яг чинь манай хоёр чинь
Нөгөө өөрөө чаддаг хүн чинь би одоо энэ дотроо мундаг гэд өвчөөд манай мөнгө гэрдэнд ядагдаад манай мөнгөд маань 11 минут нөхцөл бас мундаг гоо тэгэлгүй. харин тэгээд өшөө өөр өвчтөг хүн байгааг мэдгүй тэнгүүтээ бас тэгэж Дээр үед энэ сэргэлэн сумд айгүй их тархтай байдаг гэсэн байхгүй. Тэгээд сэргэлэн сум, Төв аймгийн сэргэлэн сумд улсын уралдаан болдог байсан. Тэгээ нэг удаа би одоо тэр үед шүү дээ. Түүдэг судан түүгээд аваа явчих. Тэгсэн чинь дамдаа одоо талигаш хөгчөн дамдаа тарга мундаг буудна. Тэгээд яасан чинь аль төмрөө ахыгаа дагаа яваа. Тэгээд тарга түүнд гэдэг нь аюулт. Тэгээд нөгөө чинь буудаад явсан чинь за нэг 6 тарга буудахад би 4-ийг олж байгаа 2 байхгүй. Олдохгүй. Тэгээ нөгөө дүү чи өөртөө яана гэж энд байна. Тэнд байна гэдээ авна. Баримжаа сайтай бүх юм. За 4 тарга олцоход нөгөөдгийг чинь чирж явж болохгүй нөгөө өснийхэн сорн байхгүй болно гэдэг. Тэгээ заавал барих юм үүрнэ. Тэгээ ингээ үүрээд явна гэхээр зэрэг нөгөө ачхнууд нөгөө юу үүргэндээ бариулаад ингээд эсвэл ингээд үүрээд явна даахгүй. Мундаг том даргууд байсан шүү дээ. Гэхдээ тиймэрхүү юмнууд ингээд болдог байсан. Тэгээд яхад 11 минут гэдэг чинь чи бол мундаг байна. Мундаг. Энэ худаг их түүхтэй худаг. Энэ Дамаскын ган тийм ээ. Дамаскын ганаар хийсэн. Тий. Тэгээд Ундралатын өөрийнх нь нэвтрүүлэг дээр би бас өргөдөж очиж ярилцж бид хоёр бас нэг буудлага тийм ээ. Тэгээ ан гөрөө гэдэг ингээ яриад инээ тэргээд тий. Тэгээ нэгэндээ бас нэг хамтдаа нэвтрүүлэгт орж байгаагийн хувьд нэгэндээ бас нэг дурсгалын зүйл үг гардуулъя гэж тэгээд би үхжүүлүүлэн Чингис хаан киноны Чингис хаанд өмсөж явахдаа ерөөсөн баатрын нэг дуулгыг Ундралаттай үлгэлсэн байгаа. Тэр их түүхтэй бас юу дуулга. Тэгсэн чинь хариуд нь надад энэ хотгийг одоо хотго үлгэлдэггүй юм гэсэн тийм ээ. Тэгээд за нэг жамд нэг юм өгнө гэсэн. Тэгээд таныг хүндлээ шүү. Тий танд тий. Тэгээд байсан тэгснэ хойнаас нь суглаад утгаа тэгээд өгсөн байхгүй. Хойгоо би авлаа. Тий хойгоо би авлаа. Тий энэ өглөө гээд. Энд дээр нэг юм энэ Дамаскын дээр нэг архирч байгаа чон ч юм уу баагүй ч юм уу байгаа байхгүй. Харин тийм билээ. Тэгээд нөгөө баагаа даруулаад дороос намд гарч ирсэн болохоор бүр Дамаскын тэр юм дээр үзэсгэлэн дээрээс бүр энийг зориулж авсан. Тэгээд ингээд эн чи цэргийн анги дээр ишлүүлээд ингэж бас. Тэгээд энэ чи миний хамгийн нандин бөгөөд гол юм дээр яадаг байхгүй. Одоо Монгол улсын өмнөөс өөхөж үлүүлнэ гэж Чингис тоглосон малгайгаа надад өгсөн болохоор хариуд нь бас ингээд би нэг одоо 3 хөгшөнтэй явлаа. Одоо Цэнд аюушгаа чойжин юм гэдэг нэг хөгшин байдаг гэсэн хин цэдишгоо гэдэг гурлаа ингээд явж байхад л ерөөсө хоорондоо таарна гэж байхгүй. Дандаа хэрэлдэн. Би тэндээс нэг 2 юг нэг дор муудчихлаа. Өгсөн хойноо шиний 2-ыг муудах одоо бод чадахгүй хэвдэж гэх юм. Тэгээд нэг нь за чи яаж уйлдгүү? Би оройн гараан дээр үлддэг. Ийгээд явчихна. Тэнгуул ингэж үлддэг юм боо. Гэтэл цэдэж ишгөө үгүй хэн цэнтэй ишгөө гасалж үлддэг шүү дээ жоохон. Нөгөө гөлгөн чон юм уу гिचин чонд гасалж байгаа юм шиг. Тэгээд юу ихаар оройдоо ингээд нөгөө гурвч нь маргалж ийснаа алив чи уйлаадах гэдэг. Цэдэж ишгөөд чариу өгнө. Хэн тэдэн шгот чариуг нь чойсон гоо чариуг. Гуруула 3 ондоо үлж байгаа мөртлөө гурууланд нь хариу өгнө. Хөгшүүлийн ан авлах тэр урлаг юм да тэр мундаг. Гэтэл чон цаашаа харж улж гэнэ үү наашаа харж улж гэнэ гэдэг сонсоод мэдээд байгаа шүү дээ. Та толгой наашлсан байдаг гэдэг.
Би нэг удаа хин манай багш ай Төмөрбатар бэлд маргааш явна гэдэг. Маргааш юма бэлдчихээ суужсэн чинь нэг машинтай ирлээ. Нэг 69-тэй. Хайда улаастай явна. Улаастай гараж ич. Тэнд очиод майхан захна босгоод наацаад гэл ингээд. Тэгсэн чинь үгүй тэрж орсон. Тэгээ тэрж хөргүүлчихэд тэгээ машин маань буцчлаа хоёлаа юм хумаа буу шийдмээ үүрэл ингээд. Тэгээ тэрэлжийн тэнд нэг тэрэлж амралтын тэр махны юм шарууд хариулдаг бат ирүүлдэгэд хүн байсан байхгүй. Тэдний төчлөө тэгсэн чинь бас болоогүй 2 чон дагуулчихсан. Нэг гिचи шон нэг азарган чонтой. Тэгээ гिचи шон жижиг юм. Тэгээ тэдэд очиод яасан шин бид хоёр цэдишэшнад чоноо юугаараа сайн бэхлээрээ манай шарууд ирээд өвдөглөөд авчих шүү гэсэн баггүй. Тэгээд тэднийд ороод мах чануулаад ингээд суусан чинь хин материалтгаа тэгэхгүй. Цэдишэд 2 чоноо яасан гэсэн. Тэр бургасан унсан дарихнаас гинжилсэн. Мултарна хуйл байхгүй гэл тэг. Тэгээд маха эцгээгээд чинь тотон шүү явчихсан. Ямаач найдалтаа. Гэсэн нэг өндөр залуу байсан те бат дөрөвлөн хүү. Тэр өсөж гарснаа болохоо байлаа нөгөө 2 чон чинь хот руу орж чигээд. Бид нар гүгээд гарсан чинь нөгөө жижиг гिचи шон нэг борлон боривдчихсан ингээд нөгөөтгөн цаашаа зүтгээд ингээд. Том юу нэг хоныг багалзуудаад юучихсан чоныг адарган чоныг нөгөө хүү чинь хашааныхаа шоргыг сугалж байгаа тархийг бяцгаад алдсан. Яа хочин тийм нэртэй байхгүй тэгээд баян дандаа на ярддаг. Тэгээд ганц чоны маань алчлаа гэдэг. Тэгснээр зөвлөд хай Төмөрбатар Батэрэлт энэ чонд баривсан хоны шин эддгүүгээ үсттэй. Тэгсэн чинь нөгөөх нь толгой тогсон чинь алдчихгүй юу. За хэри хүм хээгүү гэдэг махын бид хоёр аваа яв. Тэгэнгүүт хай Төмөрбатар тэр хоныг ямдлаад. Хоныг ямдлаад очсон чи өөрөө нөгөө чоноо өвчөөд. Батэрэлт энэ чоны мах хэрэгтэй бол чи аваарай гэдэг. Хотоодын авчиж байгаа юм өөрөө. Тэгээ альцэн авчиж байгаа юм. Тий. Тэгээд өргөвчөнтэй хийчихээд. Тэгээд дараа Батэрэлт чоны мах хэрэгтэй бол аваарай энийг аваарай. Тэгээд яваад. Тэгээ нэг тэрэлжийн болонд очдөг юм байна. Тэгсэн чинь сэдэшгүй ойлаа. Би нэг урдтай юм модтай ингээд яг тэр модноосоо гараад ирэх юм бол чон харагдана. Надад бүр ил алтартай тий оногоо болдог тий. Тэгсэн сэдэшгүй тэр дээр суудсан биш. Нөгөө нэг муу юугаа гिचи шон гинчтэй. Тэгэл өсөн миний доор ингээд хамар доор уйсан мэдсэнгүй л дээ би. Тэгэл өсөн чинь тэр урдаас нэг чон гараад ирлээ. Нугуу ягаад буутах гэсэн чинь гинч ангинаад ах юм. Одоо тэр чон гинчтэй юм багтаа би гинжийг харахгүй байгаа юм байна тэгээд. Тэтэшгүй энэ манай чоноо хэрийн чоноо гэсэн чинь нөгөөд чинь пичгнээд ороод юу хэрийн чоноо манай чоноо альбууга тэр хаавн тэр чон гэсэн алидын алга болцсон. Тэгээ нэг тэтэшгүй үхлээ нэгдэж. Тэгсэн чинь тэтэшгүй чинь нөгөө гिचи чоноо тэр дор миний дор юуцсан байхгүй. Уйцсан байсныг мэдсэнгүй. Тэгээ нөгөө чон чин хүнээс илүү харна гэдэг. Нөгөө урдаас чон ирэн гутал нөгөө түрүү зүтгэн гутал нөгөө гинжил ангидахгүй. Гэсэн би тэр чон гинжтэй байна гэж. За төрөөчийн хүн зөхөд алцаа одоо энийг буудаад алцах юм болохоор балдрах юм бэ. Тэгээд бодоод байгаа гэсэн чинь батгаж асуусан юм биш. Нэрээ шон дагуулж ирсэн юм уу? Тий 2 чон тэжээдэг чон авчихсан баг. Сэдэшгөөч ерөөсөө чон тэжээгээд тэгээд тэр чоноо Монголын кинонуудад тоглуулдаг баг. Тэгээ нөгөө тийм дархийн тэгээ алчихсан. За бид бас нэг тэшгэрээ явууллаа л та. Одоо нутгийн заагаад хэлчихье. Тэгээд би нэг 7 хоног одоо манай чинь
гол дээр үлдчихэд бас жоохон загасч байгаа. Ягаад би ч бас нэг усны амтнд жоохон баг сонирхон. Энэ нь яг сүлээд усны амтнд л жоохон орчод байгаа. Бус шүү дээ. Бус. Тэгээд нөгөө би ч болохоор тэр авч полимер гэдэг болохоор амьдаал тэнийг загаал нэг юм харчхаар тэнгүүтээ нөгөө шинэ дуудаа шинэдээ тэр үе эргэлдэл гав ганцаарна. Тэгэхгүй. Манай нөгөө чинь бас загсны бэргээд. Тэгээдсэн чинь сүүлдээ 7 хоног явсан чинь нөхдөд ярьж байна. Уух шиг нүдэ дагаа явчих. Багшаач шиг өгөөд хаанд л яваад байгаа царай шүү дээ гэсэн чинь. За тэгвэл явчих гэл. Тэгээд айгүй том Монголын нэр үхий том бизнесмен бүгд захирлахгүй. Хүсрээс суудсан. Ярал явж байгаа л ингээл чи хаана суух вэ? Тэгээд яваад гисэн чи яг тэрүүгээр нөгөө нэг мөр орж байгааг би харсан байсан чинь. За ийш орж байгаа юм байна да гэх нэг пол буюу одоо полжоор орсол ярьдаг шүү дээ. Тарийн талбай юу? Тий. Тийш ярьдаг. За энэ тийм гоё юм байна да гэдэг дом цаарчин гутаа. Бад гэдэг ахиу байсан чи миний өмнө нэг нөхөр суудал тавиад модон дээр суучих. Гараа суулдаг. Хүн суудсан ба шүү дээ. Зүгээр хаач нэг газар суудаг байхгүй. Чон чи ингээд ойлгох ингээд суудаг байхгүй. Гараа суугч. Тэгээ гараа суул. Тэгэл би нэг унсуудад тараад ячихгүй. Өөрөө явж хагаад цаана очиод яалаа. Шинэ дурантайгаа машин хоригтой гараа суучлаа. Бас амьд залхиа харна шүү дээ. Тэгээ суулаа. Тэгсэн чинь нөгөө манай нөгөө нөхрий яриа байхгүй. Дээдлийн нөхөртэй гэсэн. Тэгсэн чинь манай сууснаас хойш дахиад нэг нөхөр гараад ирсэн байгаа. Машин ирээд. Тэр дээшээ гараад модонд дахиад авираа суудсан байгаа. Тин чин нөгөөдөр чинь суудалцаа суудсан. Маа нөгөө одоо тэр найз байна. Мөчөдөө зогсоод мөчөд тэрээд тэгээ хуутаа гэдэг байхгүй. Энд ингээд байгаад. Тэгс чин асууж байгаа юм гэсэн. Дээдлийн хүн асуусан байна. Өө чамд шинийн дуран байна уу гэж чинь байхгүй гэсэн. Дараа нь гэсэн жоохон мэдсэн. Өөдөө хийх юм болохгүй. Тэгээ тэр чин 4-5 цаг мөчөдөр ингээд зогсоод идэв юм байна гэж чинь. Хөөш хаашаар зуух юм бэ гэсэн чинь. Урагшаар цуу гэж харахгүй юм чинь. Урцг найл юм бэ гэж нөгөө ингээд нэлээ байж яснаа нэг өгчий гэжсэн. Чамд сум байна уу гэж. Ямар сум гэж. Ямар чамаагүй. Сумгүй байгаа хгүй. Сандраж байхдаа сумаа аваагүй гэж. Ямар чамаагүй сум хийж байгаа бодчих гээд байдаг. Тэгээ сумд байж болчих гээд байгаа. Нэг эднэгтүүд одоо бугунд хийдэг сэлэнгийн бугунд. Кабинет ингээд бүгд мар гэж ярилцаад гэсэн чинь урдуур амтан гараад гүхгүй чинь боо гэж чинь ажиллаж байгаа үсрээ бууцсан гэдэг байгаа байхгүй. Өөд хойлоос боо айж байгаа байхгүй. Боо гэсэн чинь дээр ажиллаж байгаа гэж боо. За тэгээд мөнхөд юу яа? Одоо сүүлийн үеийн залуучуудын тухай залуучуудын ангийн сонирхол гэдэг юм уу тийм ээ? Тэгээ тохиолдож исэн бас сонин явдлуудаас. Сүүлийн үеийн залуучууд гэхээс илүү тэгэл одоо миний төлөөл болоод ирнэ л дээ. Тэгэл надаас хойш одоо буу шийдэн сонирхоод ангөрөөд өнгөж сонирхож эхэлж байгаа залуучууд зөндөө болж байна. Одоо энэ галц зэвсэг гэсэн чөлөөтэй зарагдж байгаа боловч яг албан ёсоор ан хийгээд байвхээр зөвшөөрөлтөө ам маш ховор. Ерөнхийдөө бүгд хулгайн амжилт болоод хууль сахиулах үүдээр эргэлдэх тийм аягтай болцсон. Тийм болохоор одоо бидний үеийн залуучууд энэ агнуур ахуй хэрэглэн зориулагдсан одоо нэг зөв зохистой агнахыг тий биеиндээ урайлаа сурталчлаа гэсэн тийм зориг чиглэл рүү ерөнхийдөө орж байгаа. Тэгээд энийгээ урайлаад ядч л одоо нэг гөрөө суудахад тий зөвшөөрлийг аваад бод. Одоо чонж гэсэн хориотой болчлоо. Тэгээд яг хөө зөвшөөрөлтэй газар нь зөвшөөрөлтэй тий чон агнах гэж байгаа бол чонныхоо зөвшөөрлийг авч. Тэгээд агна. Одоо энэ сошиал ертөнц айгүй их хөгжсөн. Тэгээд агнасан амтайгаа хүн болгон зураг авахуулахыг хүсдэг. Тэгээ нөгөөдхөө олон нийтэд тавихаар адлагддаг. Хүмүүс тэрийг буруу ойлгодог болсон. Гөрөөс гэхэд та нар одоо ухаанд орон нутгад дээр очиод гэдэг юм уу тэр юунд олонх байгууллага дээр нь очиод гөрөөсний зөвшөөрлөх хэдэн төгрөг вэ? Гөрөөсний зөвшөөрөл одоо аваад явах 68,000 төгрөг үлээ шүү дээ. Ерөөсөө тэгээд тэгтээ одоо яг
агнуур одоо юу гэдгийг хуулинд бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад энийг бүр илүү олонд нээлттэй одоо юу гэдгийг чон гахаа гөрөөсний зөвшөөрлийг одоо онлайнаар ч юм уу те захим хэлбэрээр болгоод тэгвэл одоо тэгээ хаанаас авах нь мэддэхгүй. Бүх газар руу ярьж үтсэн. Тэгээ байх нь байхгүй нь ихэнхдээ байхгүй олдохгүй. Тэгээ хаа байгаа сэлэнгийн хушаатд нэг зөвшөөрлөнгөө бол уяа тэг угаасаа нэг зөв зохистой агнуурыг сурчлах байгаа юм чинь тийш нь очиж авъя. Тэгээд хушаат руу очиж зөвшөөрлөг авсан л да. Тэгэл бас нэг буутай хүн болгон нэг зөвшөөрөл аваад байдаг юм байхгүй шүү дээ. Тий. Буудах сонирхолтой залууч зөндөө байна. Юу ч хамаагүй буудчих. А тийм буудах сонирхолтой байгаа бол бай бууд. Тэмцээн уралдаанд ор. Тэр ан хийгээс илүү кайфтай. Биентэйг өөрчлөлтөн нэрчүүд хоорондоо нөхөрлөн тий. Тэгээд өөрөө тэндээсээ нөгөө нэг буудах эзэмших чадварыг өөрөө олоод авчихсан. Практик дээр. Тийм болохоор заавал амт руу буудахдаа биш. Зүгээр сайхан эрчүүдтэй олуулаад цуглаад тэн дээр тэмцээн уралдаанд ороод өөрийгөө шалгаад өөрийгөө хөгжүүлээд энэ бас нэг гоё буудлагын төрөл байхгүй шүү дээ. Энэ Savage гэдэг буу байгаа юм. Нөгөө Savage Armory гэдэг. Энэ Leopold жижиг дурн л да. Тэгээд яг ба сүүлийн үед зүгээр яг ба би бол амд явах юм маань жоохон ажлын байдлаас болоод ер нь ховордож байгаа. Тэгээ одоо надад нэг энэ буу гэдгийг энэгээр одоо нэг 4 жил хэрэгтэй барьж байна. Урд нь бол би болцоо ер нь нэг нэмчэн тоо юм уу орчин тоо гэдэг байдаг байлаа. Тэгээд сүүлийн үеийн буу гэдэг одоо энэ шоцорцол доо. Тэгтээ 308. Тэгээд энэгээр одоо ан хийх 4 жил хэрэгтэй үүрлээ. Нэлээд хэдийн юм унагцаа тэгээд нэг юм буу байд. Таны одоо энэ гоё бууч нь одоо мэдээж нэлээд олон тоогоо тоссон байлгүй дээ. Гэтэ лакны ийм гоёор байхыг бодвол таны ажлын шалгаас хамаарал ийм байх шиг байна. Намар оройхон манай будаа ингээл хөөрцөн чихтэй орчинд бууга урж яваад цаан цохино. Тэнгүүд оруулж ирээд тавьчих юм бол тэгэл буу зэвэрнэ. Орж ирээд жоохон байжгаад бууга ядч нэг одоо шовтрог гэдээ гарцсан байгаа буу нэг тий. Тэр шовтрогыг аваад шоторч байгаа ихтэй 3-4 сайхан хаттлан. Тэр тороостой. Одоо тэгээ бууга татахдаа дандаа хойноос эндээс нэгээд замгаа авч жагаад хойноос нэгээд урагшин татах. Энэ бууны энэ модыг ингээд хуваарь хийхэд хүн чинь наалдуул хийн шүү дээ. Тий, тэгээд хараа зэрэг бас оноо моноо тэр янз бүрийн юмдаа бас нөлөөлдөг энэ төр гэж нэг орц ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр та мөнгө хийгээд үз. Яг энэний хэмжээгээр байдаг гэж ингэж ярьдаг юм бид. Ер нь бүх буу ерөөсөө ийм хөдөлгөөнтэй байдаг. Тэгээд манайхан ч нэг анх дуран тавиал дуранд ороод ингээд ороод ирэхээр Хөдөлгөөнтэй юм амдгаа боочдог. За энэ юу болчих вэ яах ч вэ бүх юм узаал тэгэл буу мугаан гээд өө энэ хөдөлгөөнтэй шүү дээ. Өө ингээд яаж юм юм دی. Тэгэл тэнгүүтээ чөвчөртөл ингээд боочдог юм. Ямар ч хөдөлгөөн болоо. А гэтэл уус шумдаа нөгөө буу маань чөлөө хөдөлж явах хэрэгтэй. Заана өшөө шиг ингэж өвж явах хэрэгтэй. Оролт нь давуу тал нь болохоор яг бууг нөгөө халцарч зургатгаас нэгдүгээр хамгаалж байгаа. Хоёрдугаар нь өвөл хүүтэнд явж байгаа хүмүүс чинь гол хэмнөөсөө бариад ингээд буудаг. Тэнгүүд энэ барьсан хэсгээд нарийн гол хэмнөт одоо вармент биш бунууд ерөнхийдөө цам зохино. Тэрийг хамгаалж байгаа асуудал. Би нэг чухал юм ярих гэдэг юм л да. Тэр нь юу гэхээр анчтыг манай байгаль орсны энэ яам маань ашиглах тал дээр айгүй маш муу ажиллаж байгаа. Өөрөөр бид нар ингээд амд ингээд ой дотор ингээд явж явах чинь ой дотор юу хийж байна? Мод унгацсан улсууд байж байна. Одоо амьд нарснуудыг унгаагаад одоо тэр нөгөө модны хулгай. Энэ тэнд газрын мухард хинч мэдэхгүй газар алт ухаа сууж байгаа улсууд бүр том гол горхны ихэн дэм очоод
юугаа алтын ухаад ингээд бохирдуулаад ингээд байж байгаа уцаад байна. Энд нөгөө амжилт маань явдаг тодорхой нэр үгүй гэдэг юм уу тодорхой хүмүүсийг ашиглаад энэ та нар ингээд явж хахад байгальтайгаа зөв усаар хайлтж байгаа гэдэг юм уу ямар нэгэн байдалд ингэж юу хийж байгаа хулгай маягаар хууль бус маягаар юу хийж байгаа ийм улсуудын газар орны зургалтыг гаргаад гэдэг юм уу баримтжуулаад бидэнд авчирж байгаараа ч гэдэг юм уу ингээд юу ийм хавчаатаар ажиллах юм бол тий уялдаатай ажиллах юм бол заавал яам гэдэг ах юм байхгүй. Тэр орчныг хамгаалж байгаа байгаль орчны байцаагч гэж нэг хүн байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр хүмүүс энэ төргээд ингээд нэг тиймэрхүү холбоотой ажилласаа гэж би боддоггүй. Тэгээд би Өндөгмагийн тухай асуух гэсэн юм. Анхны одоо янз бүрийн олон амжилтууд байдаг бах тийм ээ. Тэгээд яг одоо дэлхийн чанартай ийм сайхан тэмцээнд оролцож их том амжилтуудыг таны дасгалжуулалтаар амжилт гаргаж ирсэн. Тэгэхээр анхны ямар цомын тэмцээнд одоо амжилт гаргаж дараагийнх нь ямар том дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилт гаргаж яваа. 2004 онд дэлхийн цомын тэмцээнд Азийн аваргын шалгуулт тэмцээнд Малайзд болсон тэмцээнд 590 оноод дөрвөлжлээ. Тэгээд Тайланд болсон дэлхийн цомын тэмцээнд 591 оноод Монгол улсын эрхөөр 590 байхад Олимпийн эрхөөр 590 байхад Монгол улсын эрхөөр Олимпийн эрхөөр давсан амжилтыг үзүүлээд 591 гэдэг хүний хүрээгүй амжилтыг хүчлээ. Тэгээд ингэсэн чинь Өндөгмаа ингээд финалдгаа зогсож ирсэн ингээд чинь түүнээ салгалаад чичирдэхгүй. Бид нар ямар баавга 99 алт гэж хэлсэн биш үү? Ангийнхаар чичрэл гарч ирсэн ээ. Яанаа би ингээд салгалаад ингээд байна гэж хэлэхгүй надаа. Тэгээд би тэрхэн оронд тэр чинь энэ бол миний ярьж байгаа энэ буудлагын тэмцээн бол 2004 он. Аав нь бурхан болсон хүмүүс 2003 он баггүй. Тэгээд би шууд тэрхэн оронд юу ч бодоогүй. Бас хүн бодож байгаа юм хэлэх чинь бас өөрөлдөө. Тэнгүүд би сандраад байна гэдэг. Дээшээ та гэдэг чинь манай дээшээ аав чинь чамаа харж байна. Охиноо харж байгаа. Миний охин айд бодож харж байгаа. Чиний үзүүлээд чинь ингээ сандраад ингэжсэн чинь үгүй зогсон гот орны гот шууд буудаа Тайландд дэлхийн цомд шууд алт авсан. Олимпийн рекордыг давсан бөгөөд Монголын рекордыг дахин шинээр тогтоогоод алтан медаль авлаа. Тэгээд цаашгаа Тайландаас дамжаад Австралид очиод дахиад 591 оногуудаа дахиад алтан медаль авлаа. Тэгэд одоо юу гэдэг нь тасчууд шийдвүүднээс тамирчнаа хэрхэн одоо зэтгэлцээ хийж байгаа үггүй шүү дээ. Чихэнд нь ороод түлхүүрийг эргүүлээд тэр маш их ажиллах хүч чадлыг өгчийн үүдэг утгыг бид тэнд харж байгаа. За тэгээд одоо нэвтрүүлэг маань өндөрлж байна. Та ирж өөрсдийнхөө бас мэдлэг өөрсдийнхөө туршлага за хамт тохиолдсон зүрийн явдал өөрсдийнхөө санаа бодлыг хэлсэнд маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг дараагийн нэвтрүүлэг үргэлжлэх болно. Ингээд зарим үедээ бид нар өөр ангийнхаа журмаар өргөөлөг гэж юу юм. Гандаа мөрөнгөөр явхад одоо юу хэрэглэгдэх ч гэдэг юм уу. Тийм ээ. Морьтой устаа за модтой гадраа очиод сайхан зураг авалтанд оролцоод өөрсдийнхөө бас мэдлэг боловсрол туршлагыг одоо ярилцсан да. Өөрсдийнхөө үзэгчтэйгээ. Дараа нь бид сайхан морьтой сайхан гөрөөлий.